Money. Aber ruhig weg. За сайн байцгаана нэ Анталиагийн хотоос мэдчилж байна туркаас бид тэр дөнгөж сая буулаа. Уг нь амсны буудлын дээрээс бичлэг хийж чадсан байхгүй дүүлэлт болох дээрээс тэгсэн чинь нөгөө амар роожер мажтай тараад юусэн хийж чадсангүй тэгээ ямарсан энэ ч ирчлээ тэгээ ирээ бит хоёрын приват трансферээр хөргүүлж байгаа байхгүй зөв битэр зөвлөсөн юм унаатай тэгээд гоё аяллахын төрш гоё бичиж явна. За бид хоёрын захиалсан аялал болохоор бүх юм нь орсон all inclusive plus гэдэг бодлоо байхгүй юу? Идэх юм байгаа, уух юм байгаа. Тэгээд өрөө мөн ямар харагдсан нь хоолонд нь ямар явах нь би бүгдийг гоё үзэрнэ заяа. Тэгээд амар гоё аштай хүмүүс энэ ингэж харгаа. Эмчээний нэг юм юу те? Хөрөгчтэй те бид хоёр сая юу гэсэн? Ус өгсөн бүр амар халуун заяа бууж ирсэн чинь ингээ бүр пүн гэл амар түнж юм. Миний бүсбүсийг хараач та бүр ёо. Шатаж өглөө. Окей, бидэнтэй цугаарай. За нэзээ тэгээд бид хоёр юмнуудаа багаж тавьчаа. Тэгээд гадаа гарч ирээ сууж байна энэ бүхний хажууд. Тэгээд хүмүүсээ юм идчихэд энэ чинь ингээ 24 цагийн онгохой бүфэ байт юм бэ. Тэнгүүдээ бас энэ чинь нэг main strategy гэж байгаа юм. Тэр нь болохоор зөвхөн цагаар онгодог. Тэгээд энэ болохоор 24 цагаар онгодог бүфэ гэж байгаа юм. Тэгээд дандаа ажилтдаг ийм хөөрхөн мөгдөг газар гэж байна. Тэгээд би энэ Сингапур уулаа. Энэ бол яг Германд уужсэн чинь тийм хүчтэй биш яа гэсэн дөө гоё юм. Тэгээд би нэг усруу болохгүй болохоор уусаа энэ ингээд гэхээр каскадыг харах байсаар байж байгаа юм байна. Тэгээд бас каскад усруу орж байгаа гэсэн гоё юм. Удаан минь гэсэн. Тэгээд маргааш битээ гоё шаан руу 70 руу явна гэж бодож байгаа. 70 минутын 200 м зайтай гэсэн. Тэнд чинь бүр ингээд бүх юм байд юм байна. Амар гоё. Хийж байгаа гоё дэлгэрэнгүй харуулнаа. Очиг хартаа дөнгөж над дээр идлүүлсэн. Ямар хөөрх юм бэ? Не. Haasaaгүй мууж байгаа нь. Ja, so ruft man Hunde, genau. За компьютер оройны хоолыг ичээ явж байна. Тэгээд одоо 70 мэрэг рүү явах гэж байна. За энэ болохоор манай буудал байна. Тэнд байгаа энэ буудлыг хардаа бас гоё юм байна. Nice. За ингээд арал дээрээ далайн ирэг дээр ирсэн чинь ингээд хүн ер нь бол байхгүй нь тэгээд тэнцэнүүд нь ингээд баарнууд нь байж байгаа юм байна л да. Тэгээд яг энэ зочид буудлууд бүгдөө нэг юм хэсэгтэй юм байна лээ. Тэгээд тэр хэсэг дээр нь очиод уух юмаа бас авч болдог гэсэн. Гоё харагдаж байна. Сти чимээ гоё байна. Бүлээн бүр үнэхээр гоё байна. Харин хардаа. Йой. Хай мөрөд юм байна. Guckst du solche Häuser an? Зураг авалтаа авчаад амар гоё зургууд авсан. Зургуудаа танах ажилд оруулж заяа. Манай Паскал зураг авахтаа үнэхээр сайн. Өстой гоё зургууд авсан. Тэгээд зургуудаа ажилд оруулчихна. Яа. Эцэлээд бас гүтэ фотос gemacht hast. Одоо бид хоёр цаг одоо 8 цаг 10 минут болж байгаа хгүй юу? Энд ер нь бол өдөрт бол 30 градустай. Тэгээд саяны тэр ус нь амар дулаахан. Одоо болохоор нэг 27 градус байгаа хгүй юу? Амар дулаахан байна. Тэгээд тийчээ юм нөгөө ууханд нь тандаа онгох байж гэсэн тэгээд ганц 2 пи уудаг юм билүү? Fotos von mir am Strand ist bei allem Mann bekannt, immer allererster Hand. Баахан дэлгүүр Монголд байдаг шинэ юмнууд байна. Ингээд гоё дэлгүүрүүд байж идэм байна. Янз бүрийн. Яг нөгөө манай Монголын Баянбурдын дотор явж байгаа юм шиг бүх дэлгүүрүүд байд юм байна. Нэг орой болсон чинь тоглолт болж байна.
өдөр дууслаа. Одоо цаг 12 цаг болж байна. Тэр орондоо ороод ингээ унтах гэж байна. Тэгээд гадаа бол зөндөө олон хүмүүс сэрүүн парти даад байж байна. Тэгээд бид нар угаасаа унтын тэгээд яагаад тэгэхээр бид нар энэ нислэг өглөөд болоод очижсэн. Тэгээд 3 цаг гэж босоод 4 цаг хүчиж гэрээсээ гараад тэгээд явсараад ирсэн байхгүй юу. Тэгээд жоохон нойр багтай явсан болохоор унтий даа тэгээд маргаашнаас жоохон орой морой гадаа нь юу болж байгааг харъя те гэж бодож байна. Гэт өдөр нэг өнгөрлөө маргааш өдөр 2-оор уулзцгаая. Окей, за найзуудаа одоо Паскал бит хоёр эрг рүү явах гэж байгаа хгүй. Тэгээ эрг рүү явахын өмнө танд буудлынхаа өрөг үзүүлэе гэж бодлоо. Манай буудлын өрөө бол нэг яхтар тийм том бол биш ч гэхдээ дэжгүй ер нь бол окей хэрэгэлцгээе. Ингээд энд ингээд хаалга байгаа хгүй юу? Тэгээ хаалга руу орж ирээд энэ ч нөгөө түлхүүрээ хийгээд гэрэл мэлээ асаачингууд энэ ингээд 0 евроогоо тэгээ хамгийн өмнөд ингээд гаргаад тавьсан байгаа. Тэгээ ингээд дүүштэй тэгээ энэ ч ингээд алчуурнууд те. Тэгээд энэ ч юм хувцас хийх юутай. Тэгээ сейф дотор битээр мөнгө төгрөг хамгийн юм хийсэн байгаа. Тэгээ энэ талдаа бас ингээ юутай хувцснуудаа ингээд хийгээд тавьсан байна. Тэгээд ингээ орж ирэнгүүт орман бай. Тэгээд энэ ч угаас амар халан байгаа байхгүй юу? Тэгээ энэ ч юм гоё AC-тэй юм байлээ. Тэгээ ингээ зурагттай. Тэгээ ингээд энэчнээсээ харахаар юу маань харагдана ингээ гадна талынх нь юу маань тэгээ тэмдэлт ингээ тэр далаа харагдаж байгааз. Тийм тэгээ энэ чинь нэг юм хөрөгчтэй. Хөрөгчн дотор нас дүндээ юмнууд байсан. Тийм ээ. Окей, за одоо бид тэр далаа явах гэж байна. Түмшдганд. Би даанч нөө сэлж болохгүй болохоор жоохон сонирхолтой байна л да. Нөгөө шарх маань бүрэн гүц эдгээг байгаа болохоор ерөөс ус руу орж болохгүй гэх юм бол нөгөө халдвар авах эрсдэл нэмэгдчихнэ гэдгийгсэн. Тийм болохоор Паскалыг харж баясаал байж байгаа да. Okay, let's go. Let's go. Яг сая битээр энийг авлаа. Was? Тэгсэн чинь Паскал энийг чанга байна гэдээ уухгүй гинэ. Ohne Bayern? Ай. Окей, за бид тэр орой хоолндоо явах гэж байна. Outfit check. Outfit check. Aber wir sehen richtig hübsch aus. Wir sind richtig. Wow. Ja. Ай, надад бүр ямар гоё гэх. Хоньны махгүй ийм амар өөхтэй ёо. Хоёр сая хоолоо идчихэд гарч ирээ тэгээд дэлгүүр ингээ орсон байхгүй юу? Was ich nochmal sagen wollte. In Deutschland, wenn du in Deichmann oder so reingehst, dann fragen die dich einmal, wenn du länger guckst, kann ich so helfen? Dann sagst du, ne, wieso, wenn sie was brauchen, sagen sie Bescheid. So, dann ist fertig. Nicht so wie da. Ja. Du sagst, ne, ich guck nur hier, sag nein, halt doch die Klappe. Ich hab doch dreimal Nein gesagt. What you want from me, man? Тэсээ дэлгүүр ороо явж байсан байхгүй. Тэгсэн чинь нөгөө манай хүмүүр хар орон шиг юм байна л да бүгдөө. Тэгээд хүн болгоно ингээ би тэрээс асуугаад хүү яаж ийж ийш ороод ирэх зарим ч гэсэн герман амар ярьд юм байна. Тэгээд ер нь тийм хуулих бараанууд байгаа байхгүй юу? Тэгээд ингээд хүн болгоно яриад ингээд амар стресс үлдэн. Паскалийн уур нь урдчихсан. Aber wir haben kein Mira jetzt dabei, ne? Манай буудлын нэг баар шиг юм байгаа. Тэнд ингээ шишатай, тэгэн чинь юм кино театртай. Оо шат Morgan, Indiana Jones. Ja. Ja.
Яг одоо бид хоёр гарах гэж байна. Усан цан руу явах гэж байна. Тэгээ би пикникийн гадуур энэ өөрийнхөө хийсэн ийм нэг одоо юу гэх юм бэ? Бүх стайлтай юм гэх юм уу? Нэг өмсчихсэн байна. Энэ ингээ амар заяа. Тэгвэл ингээд дан ингээ пикниктэй явахаар жоохон санаа зовоод идэх байхгүй юу? Тэгээд ингээ амар өвч санаа зовоодох юм байхгүй л дээ. Ингээ бүх салхилсан болохоор амар энэ угаасаа бүх хүмүүс шалдан явж байгаа болохоор миний шалдан байна уу үгүй ээ. Энэ чамаагүй л дээ. Тэгтэл энэ надад өөрт байна тийм тухтай мэдрэмж өгөөд идэг. Өөрийгөө гоё хүүтэн болгож байгаа хгүй би. Энд ингээд далаа байна. Das hat man hier nicht so gut, glaube ich. За ингээд энэ иргэний хажууд ийм хөргөн тоглоомын талбайтай. Тэгээд тэнд ингээд тэр баар нь байна. Баар нь байна. Тэнцэнээс хоол авч болно. Хөргөн байгааз. Тэгээд эндээс попкорн авч болно. Тэгээд энэ хөвтөг газрууд нь байна. Энд ингээд 0-той. Тэгээд энд нөгөө бие угаах нэг хэсэгтэй. Миний сармус шинээс авсан сармус аа би өчтөр усанд орсон. Тэгээд өнгөц цаа ингээд гүт усаар ингээд өөрөөх нь толгойд усгасан байхгүй юу? Тэгэхэд ингээд бариад байж ингээд болдоо. Вау, би бүр гайхаж байна. Тэгээд цав нь нөгөө уур гадрын цав байхгүй юу? Тэрнээс л болж байгаа хэл та. Энэ сармус нь бол ингээд амар олон ширхтэй 1 евро гэжсэн. Nice. Aber rückwärts auch. Und Hanım bei den Damen. Können Sie Türkisch? Kann jemand? Ja, einige können Türkisch. Sind das der Türkei? Mexiko sein. Wenn der Trampo ist das erlaubt. Fertig ist, es wird einmal richtig. За нэг одоо бид хоёр дөнгөцний. Бид хоёр ингээд нэг аялал захиалсан баггүй юу. Тэгээд хотын төрөнд яваад тэгээд гоё гоё газар үзүүлээд тэгээд маш буудлаас автобусаар ирж авах хөгж өмсөх баггүй юу. Тэгсэн чинь сайн нэг юм шмүкний газар авчирчингуудаа ингээд шмүк авахлахаа бүр ингээд чичрээ заяо. Нэг хүн бүр араас ингээд бүр байнга дагаж яваад ёо амар стресстэй бүр би тийм стресстэй бодлоо болох амар дурггүй заяо. Араас хүн ингээд байнга дагаж явж байгаа амар хэцүү заяо. Тэгэл та энийг авах гэдэг амар хэцүү юм. Тэ бид бүр зутаж гарч ирлээ сая. Ёо, скалимс бүр уур мөрчихсэн. Machen wir nie wieder. Тэг ингээд зүгээр ингээд аялал ингээд захиалаад авч байхад тэн дотор нь ингээд хүсээгүй дэлгүүр дотор авчирнгуудаа нэг цаг жагаа юм үзүүлээ тэгээд энийг авах гэдэг чинь амар дарамттай юм биш үү ёо. Тэгсэн нэг гинж үзүүлчингүүдээ 1000 евро энэ гэж мэгэн. Ёо ямар стресстэй байсан. Окей. Ben sana yandım gelin. Ich glaube, ich muss nicht machen. Сахаа савул дэлгүүр л байна да. За одоо бид хоёр энэ хафн дээр нь буюу усан онгоцны зогсоол дээр нь ирсэн байна. Nice. Ер нь замд нь явж байгаа зөндөө л дэлгүүр л гэдэм байх. Юм зархаар л хүмүүс л байна. За их одоо бит хоёр энэ усан буудлаас буцаад явж байна. Ингээд ийм амар өксөр шатаар гарах юм байна. Тэгээ энд байгаа хүмүүс ихэнд Чингис хааныг Турк гэдэг заяо. Намаа хаанаас ирсэн ингээд хэлэхээр би Монгол гэж хэлэхээр Чингис хаан гэх. Тэгээ Чингис хаан чинь Турк хүн байсан ш тэгээ солиорцгоод байгаа юм. Тэгээд
Тэр манай буудалд ажиллаж байгаа хүмүүс дунд тийм Азиад хүмүүсээс ахгүй. Тэгээ нэг надаас намайг ханаас ирснийг асуугаад тэгээ би Монгол гэлсэн чи ингээд тэгээд чи ханаас ирсэн гэсэн чинь Тажикстан гээд. Тэгээ ер нь тийм Тажикстанаас ирсэн Аз царайтай тийм хүмүүс тэр буудал зөндөө ажиллаж байсан. Тэгээ тэдний нэг шил харагдж илээ. Яа. Хата брэм халаа. Тэдээс нэг мөксөр шатаар явах гэж би өгч байна. Гарч ирлээ. Mongolian throat singing. Байж байгаа л нэг юм хүн ойрлоод байгаа юм. Тийм сонсдоо. Энэ бодвол залбирлаа хийж байгаа юм шиг байна. Бүр амар чанга гэрчээр хаасаагүй сонсогдож байна. Занад Батөрийн Hadrian Tor гэдэг энэ газар ирсэн байна. Өчнөө олон жилийн түүхтэй юм шиг байна. Тэгээд Turkar Tor гэдгийг одоо хаалга гэдэг тэр Kapisi гэдэг юм байна. Dein Gesicht ist riesig. Ist egal. Zeig mal Schatz, Hadrian Kapisi diese. Sehr. Hier dann hat Gino. In über waren hier morgen oder die Katzen. Ja, überall Katzen. Was stinkt hier, ne? Was stinkt? Манай Паскалийн нүүрнийхэн бүр хамаг хүснээ усчихсан. Амар халсан байна. За. Одоо тийм жабуулга байна. Тэр стик хардаа гэрлэн тусаад ямар гоё юм бэ? Сарны гэрэл ингэж ойгоод ёо. За нэдүүдээ битээр гэртээ ирсэн байна. Цаг одоо оройн 11 цаг орчим болж байгаа байхгүй юу? Тэгээд өнөөдөр бол үнэхээр амар тийм бухимдалтайгаар гадуур явлаа. Уг нь ингээ гоё аялал захиалцсан те нэг хүний 24 евро төлцсөн. Тэгээд гоё ингээ тайлбар гоё юм үзчихье гэж ботсон чинь ерөөсөө ингээ хүсээгүй дэлгүүрүүд рүү дагуулж явуулаа заяа. Тэр нөгөө ийм эмэг бүгшний дэлгүүрээс гадна одоо тэр үнэтэй дэлхийн дэлгүүр лөө ингээ хүчээр аваачсныхаа дараа дахиад нэг өөр тийм арслан нийтлэл зардаг дэлгүүр лөө бас ингээ аваачсан заяа. Тэгээ бүр Паскалтай боож үхгээд тэр чинь ингээ орохоор бас ингээ араас хүмүүс дагаал ингээ юм хавуулчих гал тайлбарлаж өгөхгүй амар дарамттай хэцүү байгаа юм чинь. Тэгээд тэрлөө нь орохгүй автобусандаа суужий гэж тэгсэн чинь тэр жолооч шууд тэгвэл юугаа унтраалаа агааржуулагч унтраалаа гэд нөгөө амар халуун болно шүү дээ энэ бараг сүртүүлээд байгаа юм хаашин заяа. Тэгээ тэндээс нөгөө зарим хүмүүс нь бас ингээ амар уурлаад ингэж хэлээгүй штэ ийм дэлгүүр орно гэж хинч хэлээгүй штэ гэж тэгсэн байхгүй юу. Битээч гэсэн угаасаа хинч хэлээгүй. Энэ аялал газрын зочид бодлын тэр хүмүүс нь хэлэхдээ хотын төвөр ингэж явна тэгж явна та тэгээд ингэж явах юм цагтаа магтаа энэ төр гэж тэгсэн байхгүй юу. Тэгээд битээр баярлал тэрийн захиалцсан чинь тэгээд хэлэхдээ зүгээр тэр үнэт эдлийн дэлгүүрээр ороод гарна марна гэж хэлсэн байхгүй юу. Тэгсэн чинь тэр үнэт эдлийн дэлгүүрт ороод нэг цаг болсон заяа. Тэгээд тэрнээсээ дахиад тэр арьсан эдлэл зардаг мардаг дэлгүүр рүү очиж дахиад нэг цаг болсон заяа. Тэгээд тэрнийхээ дараа ингэж арайж өгж тэр хотын төв рүү явж байгаа байхгүй юу. Тэгээд энэ нэг 3 цаг 4 цаг орчим бид нар өөрсдөө ингэж жоох юм үзэж явж байгаа. Тэгээд гэртээ ирсэн. Тэгээд ер нь бол ингэж амар худлаа ярьж ингэж мөнгө авдаг гэх юм уу тиймэрхүү юм шиг байна гэж бодлоо. Тэгээд бид нар маргааш бас дахиад нэг ажил захиалцсан байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг баг болдог ч юм уу гэж бодсон. Дахиж тэгээд дэлгүүр мэлгүүр давхалаа ороод явлаа. Ядаргаа штэ тий. Юу амар төвөгтэй дэлгүүр хэлсэн юм чи ингээд хүн болгон дэлгүүрийн худалдаач болгон ингээд юм ярих га заяа. Амар хэцүү юм чи зүгээр ингээд юм үзэж явж болохгүй. Тэгээ бүр Паскал дээр хаширсан. За чи наа түүнийхээ нүдрүүнд авч болохгүй шүү. Тэгээ Паскалаа тэлээд байгаа. Чи юм харах юм бол тэрлээ ингээ удаан харж болохгүй 5 секундаас дээш харж болохгүй гэдэг байгаа. Тэгэх юм бол наа хүмүүс чинь гарч чамтай ярих гээд байна гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд Паскалийн бас нэг ойлгохгүй байгаа юм. Энд ингээ бүр янз бүрийн одоо ингээ баахан дэлгүүр байгаа байхгүй ийм олон дэлгүүр тэгээ бүгдөө ингээ ижлэх юм зарж байгаа. Тэгээ тэрийг ойлгохгүй байгаа. Тэр чинь бас манай Монголд ер нь тийм штий. Одоо бөмбөр дээр ихэд нэг подолкны лангуул ихэд тэр подолкны лангууны ажил бас яг подолкны лангуу гэдэг штий. Ich erzähle. Was ist das? Нөгөө орчуулагч гэх юм одоо тэр чиглүүлэгч хүн герман хэлээр ярьж ирсэн хүн байсан байхгүй. Тэгээ Паскал хоёр нотицэн дээр тэр хүнийг ойлгоч нэг ингэж бичиж явсан байхгүй юу. Тэгсэн чи Паскал fik MTS тэр газрыг сте тэр хараал идэг гэдэг байгаа. Тэгээ угаасаа бүр ингээ уурлахаас өөр аргагүй болцсон амар хэцүү юм чинь. Тэгээд
тийм тэр нэг ойлгохгүй байгаа зүйл нь одоо тийм байна гэсэн. Ингээд нэг дэлгүүрт тэгээ манай Монголдас ер нь тийм байдаг шүү дээ. Тэр бөмбөр хар орон дээр орохор чинь яг ингээд одоо дотор хувцсан лангон ихэд бүгдээрээ ингээд нэг талд тий. Тэгээд эднэр одоо тэгээ яагаад ингээд гэдэм бэл гэ Паскалыг асуухаар би бас тайлбарлаж чаддаггүй. Тэгээд мэдгүй. Манай Монголдас ер нь гадар явахаар тэгж хүмүүс худалдагч нар амар яадаг лүү. За наач хүрээдэр үзэр гэж тэгж ярьдаг лүү. Тэгээ тэгж явах чи амар төвхтэй юм байна. Би нөгөө германд ч угаас тийм байхгүй шүү дээ. Тэрнээс ч болцсон юм мэдгүй ингээд ёо ингээд төвхтэй ингээд нэг сайхан тухтайхан шиг юм үзнэ гэж юусоо байхгүй өстэй хэцүү юм лээ. Тийм л энэ да. Тэрнээс ч хоол ундны хувьд бол өстөөс гоё байгаа энд. Буудлын хувьд бол ерөөсөө гоё. Буудлаасаа гарахгүй, буудлынхаа пүүл рүү ороо тэгээд 70 эргэмэр рүү яваад энэ ч нэг хоол ундаа ижээд байж хахтал өстой гоё байгаа гэж. Тэгээд энд нөгөө хоёр ресторан байгаа хгүй юу? Нэг нь болохоор энд ингээд main restaurant тэгээд энэ талд нь болохоор нэг half тохстойгоо чиглэлтэй тийм төв ресторан тэгээд төв биш одоо нэг зүгээр нэг энгийн нэг ресторан ингээ байгаа хгүй юу. Тэгээд төв ресторан болохоор зөвхөн хоолны цагуудаар л онгодог өглөө 7-оос 10 цаг, 12-оос 2 цаг тэгээд орой 6:30-аас оройн 21 цаг хүртэл гээ. Тэгээд энэлийн тэр энгийн ресторанд нь болохоор бүр өдөр шөнөгүй ингээ онгорхоо заяа. Тэгээд бид тэрсээ 11 цаг үед тэр аяллаасаа үрж ичээд тэгээд ороод хоол ичээд ирсэн. Тэгээ тэндээс ингээ уух юм авчиж болно заяа. Алкоголын төрлийн бүгд үнэгүй, Coca-Cola мала уус мас бүгд үнэгүй, тэгээ тэнд байгаа хоолнууд бүгд үнэгүй. Одоо үнэгүй жаахад тэр одоо үнэндээ багтцсан гэсэн үг. Тэр all in inclusive plus гэдэгтэй багтсан гэсэн үг. Тэгэхээр зүгээр л би их таргална гэж бодож байгаа, амар идэж байгаа. Тэгээд тэр хамгийн нөгөө том ресторанд нь явахаар ингээд сонголт амар ихтэй бүр ингээд амар олон игний мэгнэтэй хоол мал тэр торт мартууд байгаа хгүй. Би бас хоолны бичлэг авч чадахгүй байгаад байгаа. Яг хоолны үер хүн амар ихтэй болохоор. Тэгээд бид тэр тийшээ нэг удаа орчоо за боли наанч угаасаа амар хүнтэй мэн ингээд тэр хажуудлынхан жижигэн лөө ороод байгаа. Тэнд нь болохоор хүн ер нь мал баг хитээжгүй байсан. Тийм байна да. Тэгээд ер нь турк дэлгүүр мэлгүрсэн гэдэг жоохон хэцүү юм шиг байна. Амар хүмүүсийг ингэж дарамтанд оруулдаг юм байна. За одоо нүгээр аваачаа тэгээд. Тийдөө. За баг 12 өнгөрсөн баха. Окей. За одоо тэр сүүлийн өдрөө гоё юу өнгөрүүлэх гэж байна. Пүүл өнгөрүүлэх гэж байна. Тэгээ би өнөөдөр бол ус руу орно гэж бодож байгаа. Яг тэгэхээр миний нөгөө ер нь бол ингээд доошоо юм гарах багсан байхгүй тийм болохоор би өнөөдөр ус руу орно. Iverson, man. Wir sind bewaffnet und ready. Ready. Deren. Neck. Би хоёр сайн шинэ ийм чур авчаад явж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь энэ замд нөгөө нэг би хоёрт аялал өгсөн хүмүүс байгаа байхгүй юу? Тэгээд тэднэр дээр очиж энэ Паскал тэднэрт очиж хэлнэ. Наад бол ч худлаа ярьж байгаад ийм газар очил тийш гэж хэлнэ гэдэг. Die geht jetzt mit ihrem Kind auf Toilette. Ich schnapp mir die, wenn die wiederkommt. Ja, du kannst auch da Toilette ist ein bisschen weit weg, Schatz. Du kannst da. Warte hier, alles gut. Тэгээд тэр хүмүүс анхааруулна. Наад бол ч ингэдэж үү хийдэж шүү гэж хэлнэ гинэ. За тав өдрийн яриа бид одоо хоолндоо явж байна. Тэгээд эргэрээ явж байгаа зураг авахулнаа. Тэнэт өнөөдөр хагас өдөр болсон маань бид хоёрын хамгийн сүүлийн өдөр. Тэгээд бид хоёр ингээ ачаануудаа багаж тавьчаад одоо өглөөний цайхаа уугаар явах гэж байна. Тэгээд буудлаас 12 цагийн үед Гогстэйс. Юунад энд үлдээчихэд? Чанад энэ үлдээчихэд тэгээд 12 цагт буудлаасаа аус чекин болж болно гэсэн. Тэгээд одоо сайхан явж хоол идэх гэж байна өглөөний цайгаа. Schöne Video. Volle Kotelette. Харта уламжлал тасаараа Паскал надад онгоцны буудлаас энийг авч гисэн ийм шинэ өнгөтэйг
Тэгээд ийм томыг авч гисэн 240 мл-тэй. Энэ хоёр бүр үнэхээр гоё үнэртэй юм байна. Хий. Бага. Тэгээд өнөөдөр одоо ингээд аяллаа явцад тохиолдсон тий одоо энэ паспортнаас шалтгаалаад үүссэн асуудал гэх юм уу надад мэдрэгдсэн мэдрэмжүүдийн талаар ярих гэж бодож байгаа байхгүй юу.